Тэгээ энэ хилцүүлэг маань цаашдаа одоо дараагийн 4 сар ихт бид нар бодлого эрх зүйн асуудлаар Монголын хөгжил 5.0 бодлого эрх зүй. Тэгээд 5 сарда болохоор яг нөгөө Монголын инновацийн 7 хоногийнхаа үеэр яг шинжилгээ ухааны технологи инновацийн үүрэг гэх мэтлэнгээр хилцэх гэж байгаа учраас энэ дээр бол товчхон за яг одоо энэ хөгжлийн шинэ парадигма бид нар яаж төсөөлвөл одоо оновчтой вэ гэсэн энэ өөрийнхөө одоо цэвэр судлаачийн санаа бодлыг одоо хуваалцах байгаа гэж ингэж хэлж болно. За ингээд хоёр асуудалд та бүхний одоо анхаарлыг хандуулахаар бэлтгэсэн байгаа. За ер нь энэ дэлхийн ертөнцид одоо юу болоод байна? Тэгээд мэдлэгийн эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал. За энэ инновац одоо ямар одоо хөгжлийн чиг хандлагатай байна гэдэг асуудал. За ингээд Монголын одоо үндэсний хөгжлийн шинэ парадигмыг бид нар ямар өнцгөөс, ямар талаас нь авч үзвэл одоо илүү оновчтой вэ гэдэг талаар товч одоо санал бодлоо хуваалцах юм аа. За тэгэхээр өнөөдөр бол дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг харах юм бол одоо нийгмийн эдийн засгийн хүрээнд маш их одоо өргөн хүрээтэй гүн гүнзгий өөрчлөлтүүд одоо явагдаж байна. Уучлаарай лагшми явах гэж байна уу? Үгүй юу? Яг одоо гарах. За мэдлэг бол ингээд цоош нь үүрэгтэйгээр одоо томьёологдох болсон байгаа. За тэгээд одоо ба ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байгаа маш том одоо нийгмийн эдийн засгийн томоохон трендүүд дэлхийн нийтэд явагдаж байна. За шинжилгээ ухааны технологи инновацийн хөгжил бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал 7 технологийн хүрээнд бол бас эрчимтэй өрнөж байна гэж үзэж байна. За тэгээ ковидын дараах өнөөгийн төлөв байдлыг бол эрдэмтэд ялангуяа нийгэм судлаачид бол шинэ хэвийн байдал уу new normal гэж тодорхойлоод байгаа. Тэгэхээр дэлхийн ертөнц бол ерөөсө ковидын өмнөх үе дараа үеийг хуваагдсан гэж байгаа. За тэгээ энэ шинэ хэвийн нөхцөлд бол ямар одоо онцлогтой байна нөхөр нийгэм эдийн засгийн одоо зах зээлийн хэрэгцээ шаардлага бол эрс өөрчлөгдсөн, ажил эрхлэлт, амьдралын одоо хэв маяг бүхлээрээ одоо өөрчлөгдсөн. За ийм эрс өөрчлөлт явагдсан гэж ингэж үзэж байгаа. За түүнээс гадна бол нийгмийн эдийн засгийн өнөөгийн одоо төлөв байдлыг энэ VUCA гэж нэр томьёогоор одоо нэлээд тодорхойлж авч үздэг болсон. За энэ бол уг нь бол Америкийн нэгдсэн улсын одоо батлан хамгаалах салбарын нэр томьёо гэсэн дайны одоо цэрэг дайны байлдааны нөхцөл байдлыг илэрхийлдэг нэр томьёо гэсэн гэж үздэг. А гэтэл яг өнөөдөр бол дэлхийн нийтийн одоо нийгмийн эдийн засаг сая түрүүн манай инх хоёр зөвлөх хэлж штэ маш тодорхойгүй тийм одоо нөхцөл гэж. Тэгэхээр маш тодорхойгүй дээр нь эхлээд маш тогтворгүй, маш хурдан өөрчлөлтөн. За тэгээд тодорхойгүй. За тэгээд маш их тийм нарийн төвхтэй, ойлгоход айгүй төвхтэй, хүндрэлтэй. За ингээд олон талтай тийм нөхцөл байдал, төлөв байдал бол дэлхийн нийтээрээ нийгэм эдийн засгийн хувьд оршиж байна гэж ингэж одоо үздэг болсон. За тэгээд ерөнхийдөө бол энэ уламжлалт эдийн засаг буюу одоо эдийн засгийнх нь гол нөөц нь байгалийн баялаг, түүхийн эд байдаг одоо энэ эдийн засгийн системээс за мэдлэг одоо мэдээлэл эдийн засгийнх нь нөөц байдаг мэдлэгийн эдийн засаг руу шилжих үйл явц бол дэлхийн нийтэд өрнөж байна. За өндөр хөгжилтэй орнууд бол өөрсдөө уже одоо мэдлэгийн эдийн засагтай ус орон гэж ингэж тооцож байгаамаа. За мэдлэгийн эдийн засгийн төвшинг бас шалгадаг янз бүрийн шалгуур үзүүлэлтүүд, рэнкний үзүүлэлтүүд бол гарч ирсэн байдаг. За ингээ мэдлэг бол цоош нь одоо үүрэгтэй болсон. Ер нь мэдлэгийн эдийн засгийн гол онцлог бол мэдлэг эдийн засгийн одоо нөөц за баялаг бүтээх сурвалж үйлдвэрлэлийн хэрэгсэл болсон гэж үзэж байгаа. За гол онцлог нь бол энэ үйлчлэгээний салбарууд, үйлчлэгээний эдийн засаг бол маш эрчимтэй хөгжиж байна. За энэ хүрээндээ бол одоо шинжилгээ ухаан боловсролын одоо ач холбогдол бол улам бүр нэмэгдэж байгаа. Нэгэнт одоо мэдлэг гэдэг зүйл ихэвчлэн одоо шинжилгээ ухаан боловсролтой тэр салбартай одоо ихээхэн холбоотой байдаг учраас одоо энэ шинжилгээ ухаан боловсролын одоо ач холбогдол улам бүр урд өмнөхөөсөө илүү одоо нэмэгдэж байна гэж үзэж байгаа. За материалыг бус хөрөнгө оруулалт одоо өсөж гин гэж үзэж байгаа. За тэгээ өнөөдрийн энэ хилцүүлэг бид нар бас илтгэл тавиад илтгэгчтэй урьдсан байгаа нь бол нэг талаараа бол одоо мэдлэгийн одоо хөрөнгө оруулалт гэж бас тооцож болно. За ингээ гих мэтлэнгийн ийм одоо онцлог байгаа. За мэдээлэл харилцаа холбооны одоо технологи маш эрчимтэй хөгжиж байна. Мэдээллийн нийгэм одоо төлөвшөх үйл явц эрчимтэй өрнөж байна гэж. За ийм учраас бол энэ сургалтын хэрэгцээ шаардлага бол одоо маш эрчимтэй суралцахын одоо энэ суралцагч байгууллага гэсэн энэ концепцүүд тий суралцагч үндэстэн гэдэг энэ одоо концепц бол нэлээд одоо эрчимтэй ийм дэлхийн нийтийн одоо томоохон чиг хандлага болоод ингэ хөгжиж байгаамаа. За мэдлэгийн эдийн засгийг одоо байгуулахын тулд үндсэндээ 4 үндсэн тулгуурыг бий болох ёстой гэж үздсэн байдаг. За энэ бол нэг талаасаа бол одоо мэдлэгийн эдийн засгийн төвшинг үнэлэх бас арга зүйн одоо загварын 4 том бүлэг үзүүлэлт байгаа. За нөгөө талаасаа бол мэдлэгийн эдийн засгийг өнөөдөр бий болгохын тулд бол байгуулахын тулд энэ 4 одоо тулгуурыг бүрдүүлэх ёстой гэж үздсэн байгаамаа. За ингээд эндээс аваад үсэх юм бол эдийн засгийн одоо хөшүүрийг эрх зүйн зохицуултын маш одоо оновчтой механизм бүрдүүлэх. За мэдлэгтэй, босролтой одоо бүтээл жуур чадвартай хүний нөөцийг бий болгох. За мэдээллийн одоо динамик дэд үтцийг бүрдүүлэх асуудал. За тэгээд эцэст нь бол мэдлэгийг одоо баялаг болгож хувиргадаг тогтолцоо буюу одоо үндэсний инновацийн үүрэгтэй тогтолцоог бүрдүүлэх ёстой гэсэн ийм одоо хандлага байгаамаа.
За ингээд дэлхийн нийтийг хамарсан маш томоохон ийм трендүүд явагдаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд энэ бол 2012 онд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоо гаргасан одоо мега альтернатив код 2030 гэдэг ийм тайлан байна. За тэрний одоо энэ тэнд тодорхойлсон трендүүдийг энэ дээр та бүхэн төлөвлөж байгаа. За ер нь иймэрхүү одоо ирээдүйн чиг хандлагыг таамагласан сценаар одоо подкаст нь таамаглах боловсруулсан за иймэрхүү одоо судалгааны тайлангууд бол нэлээх олон байдаг. Энийг бол та бүхэн мэдж байгаа. За тэгээ энэ 30 он хүртэл одоо дэлхийн нийтийг хамарж байгаа маш том 4 мега тренд явагдаж байна гэж үзэж байгаа. За тэдгээр нь болохоор энэ хүний хөгжил, за хувь хүний одоо нийгмийн эдийн засагт үзүүлэх нөлөөний өсөлтийг нэгдүгээрт бол авч үзсэн байгаа. За энийг бол манай монголчлоод юу гэж авч үзэх вэхээр хувь хүн бол өөрийнхөө одоо мэдлэг чадвараар одоо ялангуяа энэ ICT-ийн салбар одоо интернет хөгжсөнтэй холбоотой одоо хувь хүн нийгэм эдийн засагт бол өөрөө бас тодорхой нөлөө үзүүлэх юм боломжтой болцсон байна. За инфлюенсер гэдэг бүхэл бүтэн ийм хүмүүс бий болцсон тийм ээ. За зарим нь бол одоо Ким Кардашиан ч гэдэг юм уу Америкийн нэгдсэн улс бол энэ инфлюенсерүүд бол одоо тэр бүмтэн болоод эхэлсэн байна. Яг цэвэр одоо яг энэ мэдээллийн олон нийтийн шүлжээн дээр. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр одоо хувь хүн бол ийм нийгмийн хөгжилд одоо маш их ийм нөлөөтэй болсон гэсэн үг. За гэхдээ мэдээж тэр нөлөө нь эрг сүрэг байж байх боломжтой. За тэгээ энэ хувь хүний нөлөө нэмэгдэж байгаа учраас одоо хүн болгон бас одоо энэ дээр ямар нөлөө үзүүлэх вэ? Яаж одоо эрг өөрчлөлт авчрах уу гэдэг дээр бас одоо энэ анхаарах тийм ээ ажиллах мэрэгжлийн хүмүүс ялангуяа энэ дээр одоо санаа оноо уралдуулах ийм одоо болцоотой гэж үзэж байгаа. За тэгээ манайхан бол нөгөө төрийн төлөө огтнд боож өгөх хэрэггүй гэж үздэг. Гэтэл энэ хандлагаар бол төрийн төлөө огтнд боож өгөж болно гэсэн тийм одоо загвар хандлага гэсэн үг. За ингээ хоёр дахь нь бол ингээд дэлхийн нийгэмлэгт бол маш олон хөгжлийн ийм олон туйлт хандлага бол үнсгэрж байгаа. За ингээд дэлхийн хөгжлийн төвийг бол Америкт эргүүтээ баруун Европ ер нь дэлхийн хөгжлийн сүүлийн одоо 200 жил наандаж тийм ээ дэлхийн хөгжлийг тодорхойлж ирсэн дэлхийн хөгжлийн төв гэж тооцогддог байсан бол за өнөөдөр бол дэлхийн хөгжлийн төвийг одоо Аз шилжиж гин гэж үзэж байна. За ингээ 2000 янз бүрийн прогнозууд явж байгаа. 2030 он гэхэд бол Хятад улс номер 1 эдийн засаг болно гэж үзэж байгаа. За энэ бол одоо бараг бодиттой шахуу одоо тийм ийм. Ер нь 2050-ад он 2000-ад оны үед одоо хүмүүс бол 2050 он түүнээс хойш бол Хятадын 100 гэж ярьдаг байсан бол за энэ хандлага бол уже наашилсан байна. За тэгэхээр эндээс аваад үзэх юм бол одоо Хятад номер 1 улс боллоо гэхэд дэлхийн бодлогыг яаж тодорхойлох вэ? За манай Монгол улсад одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг бол бид нэгэнт одоо хурш учраас бид бүхний одоо нэлээд бодох одоо бодлогын төвшинчдэр тийм ээ нэлээд бодох юм асуудал гэж ингэж харах хэрэгтэй юм байна. За ингээд хүн ам зүйн хүрээнд бол маш томоохон өөрчлөлт явагдаж байгаа. Дэлхийн хүн ам өсөж байгаа. За түүнийгээ дагаад бол насчих процесс л үргэлжилж байгаа. За энэ насчих процесс үзэгдэл маань нийгмийн эдийн засгийн маш олон одоо үр дагавартай. Зарим улс оронд бол ажиллах хүчний хомсдол бий болсон байгаа. За 60-аас дээш насны ахмад үеийнхний одоо нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудал бол нэлээд дарамттай одоо болцсон байгаа. Жишээлбэл Япон гэхдээ 60-аас дээш насны хүмүүс нь хүн амынх нь одоо 60%-ийг эзэлсэн. За тэгэхээр 100 гаруй насны хүн бол хэдэн саяараа байна гэсэн үг болчихж байгаа. Гिचшээлх юм бол. Тэгэхээр энэ бол ингээд ийм ноцтой үр дагавар төрж байгаа гэж үзэж байгаа. За ингээд нэгэнт хүн ам өсөж байгаа учраас хүнс, хоол хүнс эрчим хүчний одоо янз бүрийн эдийн засгийн нөөцийн хомсдол одоо бий болно гэсэн ийм прогнозууд бол явж байна. За тэгээд өнөөдөр бол дэлхийн одоо дэлхийд дахин тулгарч байгаа глобал асуудлуудыг бол янз бүрийн их усрд бол олон талаас нь тодорхойлсон байдаг. Тэгээд эдгээрийг ерөнхийд нэгтгээд багцлаад одоо аваад үзэх юм бол энэ 10 одоо топ асуудал бол одоо дэлхийн нийтэд бол тулгарч байна. За энийг бол нэг улс одоо мундаг хүчирхэг улс шийдэхгүй ингээд дэлхийн нийгэмдгээрээ хамтаараа одоо шийдвэрлэнэ гэсэн энэ хандлага бол одоо дэлхийд дахинд нэлээд бас түгээмэл олон улсын харилцаа одоо дэлхийн бодлого улс орнуудын юм ч гэсэн бол нэлээд одоо энэ бодлогот нь тусаад олон улсын харилцаа янз бүрийн одоо юмд бол тусаж байгаа гэж ингэж хэлж бол. За ингээд үндсэндээ бол аж үйлдвэрийн 4-р хувьсгал 1780-ад оноос одоо эхэлсэн дэлхийд аж үйлдвэржих процесс эхэлсэн хөрөнгөтэй хувьсгал эхэлсэн энэ процесс маань үндсэндээ бол одоо өнөөдөр бол дөрөвдөх үедээ орж ийн гэж үзэж байгаа. За ингээ харахад бол энэ аж үйлдвэрийн хувьсгалын одоо энэ давтамж хугацаа бол илүү богинохон болсныг бол та бүхэн харж байгаа. За одоо бол судлаачид одоо 5 дугаар хувьсгалын тухай уже яриад эхэлсэн байна. Магадгүй одоо 30-аад оноос бараг 5 дугаар хувьсгал гэдээ ярих бах гэж ингэж таамаглаж байгаа. За тэгээ энэ бол үндсэндээ дижитал технологийн иргэн үе гэж ингэж одоо тооцогдож байна. За ингээд онцлогийг нь бол мэдээж олон талаас нь тодорхойлсон байдаг. 17 онд бол одоо бүр Давосын чуулганаар хилцсэн Шваб профессор бол бүхэл бүтэн ном гаргасан байгаа. Аж үйлдвэрийн 4-р тухай. За ингээд онцлогийг нь аваад үзэх юм бол шинжилгээ ухааны технологи одоо инновацийн цоошин ирүү эхэлж байна гэж үзэж байгаа. Тэгээ нийгмийн эдийн засгийн бүхий л хүрээнд
хамарсан зарчмын одоо суурь шинжтэй хувьсгалт өөрчлөлтүүд хамгийн гол нь маш богино хугацаанд тэгээд дээр нь түргэн хурцтай явагдаж байгаагаар бол тодорхойлогдож байна гэж үзэж байгаа. За ингээд энд өртсөн олон технологиуд бол одоо эрчимтэй хөгжиж байна. За ингээд өмнө нь бол шинжилгээ ухааны технологийн дэвшилхээр 5T гэж ярьдаг байсан л да. Энэ нэр том юу. А гэтэл сүүлийн үед бол энэ 7T гэж ярьдаг болчиход байна. Соёлын технологи, дизайны технологи гэдэг хоёр технологиг нэмж ярьдаг болчиход байна. Тэгэхээр энэ бол цаанаа бас учиртай. За өнөөдөр энэ соёлын технологи дээр ганц хоёр үг хэлэхэд дэлхийн нийт бол үндсэндээ даяарч байна. Дэлхийн одоо улс орнуудын бүтэц зохион байгуулалт, нийгмийн эдийн засгийн зохион байгуулалт, хүн амынх нь одоо хэрэглээ бол дийлэнх хувь нь адилхан болсон гэж үзэж байгаа. За юугаараа ялгаатай вэ гэхээр улс орнууд бол үндснийхээ одоо түүх, соёл, өв уламжлалаараа ялгаатай байна гэж байгаа. Монгол хүн одоо цагаан сар гэдэг ч гэдэг юм те. За тэгэхээр энэ нэг талаасаа бол энэ соёлын өөрийнхөө монголоор ч юм уу өөрийнхөө одоо үндэсний улс орноороо үлдэхийн тулд энэ соёлоо одоо хамгаалах, соёлоо одоо хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоо энэ асуудал бол маш чухал. За нөгөө талаасаа бол бусдын одоо томоохон өндөр хөгжилтэй ч гэх юм уу те их гүрнүүдийн соёлын түрэмгийллээс өөрсдийгөө одоо хамгаалах. За нийгэм судлалын хүрээнд бол соёлын түрэмгийлэл, соёлын булаан эзэлт энэ гэдэг ойлголт бас бий болсон. За энийг бас судалдаг одоо сурталчилдаг ийм судлаачд бас байдаг. Одоо нэлээд тайлан ном зохиол бичсэн гэдгийг та бүхэн бол мэдж байгаа бах. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол жижиг улс. За тийм учраас бол энэ гадны нөлөөнд их автамтгай. За тийм учраас энэ орчин үеийн шинжилгээ ухааны технологийн дэвшлийг одоо оновчтой ашиглаад өөрийнхөө үндэсний соёлыг одоо авч үлдэх, дээр нь хойч үедээ одоо залгамжлах нь бол бидний одоо том зорилт байна гэсэн. Одоо энийг бас тэгж ойлгож болно. За дизайны технологи бол ойлгомжтой, бүх юм бол дизайнтай байдаг тийм ээ. За ингээд цоошин технологиуд бол одоо маш олон салбарт хувьсгалт өөрчлөлтүүдийг бол авчирж байгаамаа. За ингээд ерөнхий төлөв байдал бол ийм байна. Тэгээд Монгол улс ер нь цаашдаа яаж хөгжих юм бэ гэдэг асуудал. За бидний хувьд бол маш олон өнцгөөс энийг авч үзэж болно. За миний өнцөг бол ер нь инновацийн чиг баримжаатай, за доктортой хөгжлийн асуудал руу илүү одоо авч үзэх юм байгаамаа. За манай Монгол улс бол одоо хөгжингүй Монгол улс болох ёстой. Мэдээж ойлгомжтой. Одоо улс орон болгон бол одоо эдийн засгийн хувьд одоо бэхжсэн хүн ам нь одоо өөрийнхөө хэрэгцээний хэрээр те баян одоо тансаг тийм ээ одоо амжиргааны төвшин хангалттай, орлоготой, ажилтай, орлоготой ингээд аж аргалтай л амьдрах хэрэгтэй. За тэгэхээр хөгжингүй орн гэх юм одоогийн яг 23 оны Дэлхийн банкны одоо гаргасан хөгжингүй орны одоо developed country те high income country гэдгийн одоо юу бол босго бол тэр 48 мянга орчим одоо нэг хүн амд ноогдох дотоодын бүтээгдэхүүн ийм байгаад. За тэгээд ер нь бол ингээд аваад үзэх юм бол манайх ийм болох одоогийн одоо энэ үзүүлэлтээр гэсэн үг те ядаж ийм болох хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээд энэ одоо хөгжингүй орн болохын тулд улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэхийн тулд биднэрт одоо ямар асуудал байна вэ гэхээр ерөөсөө дэлхийн эдийн засгийн интеграцчлалд бид нар яаж оролцох юм бэ гэдэг асуудал. Ямар байр суурь эзлэх юм. Тэгээд манайд ерөөсөө хоёр зам л байна гэж үзэж байгаа. Бидний хөгжлийн одоо судлаачийн үед хэлж байна те. За одоогийнх шиг одоо түүхийн эдийн бааз маягаараа үлдэх. За дотоодынх нь нийт бүтээж байгаа баялагийнх нь одоо 60-70% нь байгалийн баялаг, боловсруулалт муутай, low tech, no tech-ийн одоо бүтээгдэхүүн байх. За эсвэл одоо дэлхийн мэдлэгийн эдийн засгийн одоо бүрэн эрхт одоо нэг гишүүн болж хөгжих. Ийм л хоёр зам байна. Гурав дахь зам мам энэ төр гэж одоо байхгүй гэж үзэж байгаа. За тийм учраас бол одоо цаашдаа мэдээж одоо манай төр засгийн бодлогын хүрээнд бол энэ зорилтуудыг бас дэвшүүлсэн байгаа. За үндсэн хуульд бол одоо хөгжлийн дэлхийн нийтийн одоо хөгжлийн түгээмэл хандлага өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хөвшил үхий эдийн засгтай байна гэж заасан байна. Тэр олон тулгуур гэсэн үг нь бол тийм ээ. За одоо бол цөөн тулгууртай байгаа гэж үзэж байгаа. За тэгээ байгалийн баялагийг одоо яаж ашиглах вэ гэдэг төрийн бодлогыг бас энэ үндсэн хуульд одоо тусгаж өгсөн байгаа. Үндэсний баялагын санд төвлөрүүлж одоо ингээд одоо тэгш шудраг хүртэнэ гэдэг байгаа шүү дээ. Үндсэн хуулийн заалт юм бол. За энэ 20-30 гэж баримтчгийг бол баталсан байсан. За одоо бол 20-50 руугаа ерөнхийдөө нэгдээ явж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ингээ 20-30 гэхэд одоо ямар болох вэ гэдэг энэ дээр заасан байсан л да тухайн үед. За энэ баримтчгийг бол бид нар бүгдээрээ мэднэ те. За 2030 он гэхэд одоо 17,500 Америк доллар төгрөгнэ гэдэг одоо заасан байсан. За ингээ 20-50 батлагдсан. За энд болохоор 2050 он гэхэд за ингээ нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орн болно гэж байгаа. Тэгэхээр энэ хөгжингүй орн болно л гэсэн үг. Тэргүүлэгч орн гэдэг бол хөгжингүй орн. За тэгээд одоо 8 урт хугацааны хөгжлийн 9 одоо үндсэн томоохон эрхэм зорилгыг бол дэвшүүлж за бодлогоо энэ л одоо чиглүүлж ангидж ажиллаж байгаа. За энэ дээр бол тодорхой одоо за эдийн засгийг гэтэл одоо дотоодынхаа нийтүүдний 6.1 дахин нэмэгдүүлнэ гэж байгаа тийм ээ. За тэгээд одоо 15 мянган нэг хүнд ноогдох орлогоо бол 3.6 дахин өсгөж одоо 15 мянган Америк доллар төгрөгнө гэж. Тэгээд дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудын босхийг давна гэсэн байна. 2050 онд л одоо хөгжингүй орохгүй болох гэдэг шүү дээ. За ингийн тулд яах вэ гэж. За тэгэхээр энд бол
яг өнөөдөр одоо ямар байна гэхээр мэдээж маш олон ийм тулгамдсан асуудлууд байна. За тэдгээрийг яг ингээд олон судалгаанууд, тайлангууд, за ингээд янз бүрийн одоо мэдээллийн их усүр те янз бүрийн сурвалжуудад ингээд нэгтгэхэд аваад үзэх юм бол хэд хэдэн ийм томоохон одоо тулгамдсан асуудлыг багцлж авч үзэж болохоор байна. За мэдээж төрийн бодлого докторгүй одоо залгам чанар нь алдагдсан ийм. За төрийн үйлчлэгээний чанар шуурхай байдал хангалтгүй. За одоо бол яг нөгөө цахим шилжилт энтергээд сүүлийн 2-3 жил бол нэлээд одоо энэ тал руу ахис дэвшил гарч байгаа. За тэгээд энэ улс төржилтийн асуудал, намжирхах асуудал тийм ээ. За ялангуяа хөдөө орон нутагт бол одоо нэлээд их улс төрждөг манайхан. За тэгээд төрийн албыг бол одоо хувийн ашиг сонирхолд нийцүүлэх, ашиг огтыг хийхүүсэр болох ирмэлзэл бол нэлээд одоо тийм төгөөмөл. За бүх хүн бол тийм биш мэдээж. Гэхдээ нэг иймэрхүү хандлагатай. За ингээд төсвийн зарцуулалтын үр өгөөж одоо үр ашиг бол тааруулхан. За ингээд хот төдөөгийн одоо баян одоогийн ч гэдэг юм орлогын ялгаанууд одоо бий болцсон. За аж үйлдвэрийн хувьд бол техник технологийн хувьд бол хоцрогдсон. За байгалийн баялаг түүхийн эдийн боловсруулалтын түвшин бол доогуур, лотек, нотек гэж байгаа. За энийг бол бүгдээрээ мэдж байгаа. За ингээд эрүүл мэнд боловсруулалтын тогтолцоо бол одоо хөгжил бас төдийлөн бас сайнгүй. За ингээд шинжилгээ ухааны технологи инновац зарцуулж байгаа хөрөнгө маш бага. За судалгааны бааз бол үндсэндээ хоцрогдсон. За иймэрхүү нэг ийм тулгамдсан асуудлууд байна. Маш олон асуудлууд бий задлуул. Гэхдээ багтлаад аваад үзэх юм бол ийм байгаа. За гэтэл манай Монгол улсын бол одоо өөрийн гэсэн бас онцлог ба. Үндсэн үед бол өөрийнхөө орны өвөрмөц онцлогт нийцүүлнэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг манайх ер нь ямар онцлогтой улс юм гэж. Тэгэхээр аян баялаг нөөцтэй харьцангуй байгалийн одоо баялаг нөөцтэй. За тэгээ геополитикийн хувьд стратегийн одоо чухал ач холбогдолтой юм газар зүйн одоо байршилт байгаа. Хоёр том гүрний дунд. За нэг талаасаа бол ингээд гачлан, за нөгөө талаасаа бол энэ бол айгүй том одоо эдийн засгийн талаас авах юм бол зах зээлийн том боломж гэж үздэг л дээ. За шинжилт нээлттэй одоо харьцангуй оюун санааны одоо чиг баримтлал бүхий харьцангуй залуу хүн амтай. Залуу хүн ам гэдэг бол нэлээд одоо тийм инновацийн гол нөгөө шинжил гарааны бизнес бий болгох тийм ээ шин зүйл эхлэх. За энэ бол айгүй том ийм нөөц гэж үздэг залуучуудыг. За тийм учраас манайх бол залуу хүн ам. Энэ бол манай том одоо онцлог. За ариун баялаг түүх үндэсний өв соёлын одоо бас их одоо том уламжлалтай. За манай элбэг дорж ерөнхийлөгч байхдаа хэлжсэн шүү дээ. Америк 200 жилийн л түүхтэй одоо манайх Америк сургаггүй байхад одоо манайх их Монгол байсан гэдэг. Тэгээ яг үнэн л дээ тэр бол тий. За ингээ боловсролын ус харьцангуй сайн одоо суур тогтолцоотой. За эдийн засгийн нөөц цөөн тулгууртай бүтцтэй. За хамгийн гол нь манай эдийн засаг бол одоо жижиг эдийн засаг байна. Манай Монгол улс бол жижиг эдийн засаг. За тэгэхээр жижиг эдийн засгийн хувьд одоо ямар сул талтай вэ гэж. Мэдээж жижиг эдийн засаг бол сул талтай. Зах зээлийн багтаамж багтай. За тэгээд нийгмийн эдийн засгийн янз бүрийн одоо хүчин зүйлийн нөлөөнд автамтгай. Зах зээлээс дэлхийн зах зээлийн үнээс энэ төр янз бүрийн зэсэг ярьсан тийм ээ. Янз бүрийн зүйлээс нүүрсний үнээс ч гэдэг юм уу хамааралтай ойлгомжтой тийм. За дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө чадах сул Монгол байсан байгаагүй дэлхий одоо хөгжүүлээ тийм үү. За тэгээд олон улсын хөлбөрийн хуваарьт хамрагдах оролцоо багтай. За ийм одоо ийм сул тал байна. За нөгөө талаасаа жижиг эдийн засаг одоо бас нөгөө талаасаа давуу талтай том эдийн засгийг бодвол динамик шинжтэй, инерц багтай, уян хатан, одоо маневрлах чадвар сайтай. За богино хугацаанд хөл дээрээ зогсож илүү хурдан богино хугацаанд хөгжих болцоотой. За энэ бол одоо гарцаагүй юм бодит зүйл. За тэгээд шинэ парадигмыг, хөгжлийн шинэ парадигмыг одоо юун дээр үндэслэх ёстой вэ гэж. За өмнөх ингээд манай хөгжлийн парадигмыг хараад байхад голдуу ингээд ийм сул талууд дээр тэрийг одоо ядуурлыг бууруулна тийм одоо ингэдэг ч юм уу тийм ингээд нэг тийм сул тал дээрээ түшгэлсэн тэрийг одоо яаж ингэ сайжруулах вэ гэдэг тал руу нь одоо дандаа ингээд фокус юугаа чиглүүлсэн бодлого явж ирсэн юм уу гэсэн ийм ажиглалт байгаад байгаа юм дүгнэлт. Тэгэхээр бид нар ийм жижиг эдийн засаг. За тийм учраас ийм давуу тал дээр нь түшгэлээд жижиг эдийн засгийг яг бизнесийн орчинд бол жижиг бизнес гэж төсөөлөөд тэгээд жижиг эдийн засаг дэлхийн нийгэмлэгт яг жижиг дунд үйлдвэрлэлийн үр гүйцэтгэж оролцох болцоотой юу гэсэн ийм зарчмын асуудал байгаад байна. Тэгэхээр миний бодлоор энэ дээр бол болцоотой гэж. Өөрөөр хэлбэл зах зээлийн сиимхий, за хятадын одоо зах зээлтэй ч юм уу өрсөлдөж, хятадын үйлдвэрлэгчтэй нийлүүлэлттэй өрсөлдөд маш их одоо тооны бүтээгдэхүүнийг маш хямд зардлаар бид нар ерөөсөө үйлдвэрлэж чадахгүй. Тийм нөөц болцооч байхгүй, ажиллах хүчч байхгүй, үйлдвэрлэлийн боломжч байхгүй. Тэгэхээр тэд нар бол бидний өрсөлдөх том талбар бол биш. Масс одоо тэр зах зээл, масс одоо үйлдвэрлэл бол бидний өрсөлдөх талбар ерөөсөө ч биш. За тийм учраас зах зээлийн сиимхий жижиг сегментүүдэд төвлөрсөн онцгой үн цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх л одоо бидний гарцсан байна гэж. Тэгээ түрүү хэлж яана л да нөгөө зах зээлээ баг судалдаг болсон юм уу да гэж үнэн. Тэгэхээр манай одоо маш олон гадаадад одоо худалдааны төлөөлөгч одоо нөгөө элчин сайдын яамны дэрэгдэх одоо энэ эдийн засгийн асуудал хариуцсан эдэргээ зөндөө улсууд байна.
Тэр хүмүүс бол тухайн орныхоо энэ жижиг сегментийн маш их үнэтэй цөөн бүтээгдэхүүн хэрэглэдэг энэ зах зээлийг судалмаар байгаа байхгүй юу. Жишээлх юм бол нэг ийм хамбан дэрний уутнууд маш гоё цэцэгтэй энэ гэдэг ийм тийм үнэтэй аюу үнэтэй тийм нэг нь бараг ингээ 50-50-50-аас дээш доллар юм тийм хүн жижиг бизнес нэг эмэгтэй байсан байхгүй. Тэгээд тэр одоо хин зориулсан манай юунууд зөвлөхөд за тэрийг очиж сонирх гэдэг. Тэгээ голдуу ингээд үзэгчтэн дандаа эрэгтэй хүмүүс байгаадсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө бэлгийн чиг баримжаа өөр хүмүүст зориулсан тийм бүтээгдэхүүний зах. Тэгээд тэр нөгөө аюу үнэтэй. Гэх мэтлэнгээр энэ бол ингээ онцгой үнэтэй. Тэгээд ийм үнцэнтэй. Тэгэхээр манай тэр нөөцийг маш их одоо дизайны хувьд мэдлэг шингээгээд тийм үү. Ингээд инновацийн ийм онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол бид нар ийм боломж байна гэж харж байгаа. Тэгээд шинжлэх ухааны технологийн дэвшил инновацийг өргөнөөр нэвтрүүлж за үндэсний инновацийн одоо тогтолцоо хөгжүүлэх замаар бид нар одоо ингэж одоо шинэ парадигмыг одоо яаж болох юм байна гэх. За тэгээд энэ үндэсний инновацийн тогтолцооны одоо энэ онол арга зүйн үндэслэл загварыг одоо боловсруулж бас судалгаа хийсэн. Тэгээд Монголын инновацийн чадварыг үнэлэх оролдлого хийсэн. Тэгээ одоо хаана нь бид нар яг байгаад энэ ямар нөөц байна гэдгийг тооцох гэж оролцсон. За тэгээд үндэсний инновацийн тогтолцооны одоо загварыг бас санал болгож за түүнийхээ одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бас санаа оноо дэвшүүлсэн ийм ажлыг бол хийсэн байгаа. Ер нь инновацийг бол ганц нэг одоо хүчтэй судалгааны хүрээлэн ч юм уу эсвэл нэг том компани хүчтэй тий эсвэл нэг ухаалаг төр нэг том MIT ч гэдэг юм их сургууль дангаараа инновацийг бол амжилттай хэрэгжүүлдэггүй гэж үздэг. За инновацийг бол маш олон талын одоо мэдлэг чадвартай боломжтой одоо тийм хувь хүн одоо институт байгууллагууд субъектүүд нийлжээж одоо инновацийг хөгжүүлдэг гэж үздэг. Олон талын мэдлэг чадвар инновацийг одоо хөгжүүлэхэд шаарддаг. Маш нарийн одоо судалгаа боловсруулалт хийдэг, тэгээд бизнес хийдэг тийм үү. За тэгээд хууль эрх зүйн за хөрөнгө босгодог, тэрийг удирдах ч гэдэг юм ингээ маш олон талын мэдлэгтэй чадвартай хүмүүс нийлжээж инновац хийдэг гэж үздэг. За тийм ч учраас л үндэсний онцгийн тогтолцоог үрдүүлж байгаа үндсэн субъектүүд бол үндсэндээ ийм одоо судалж үтсэн. Тэгээд ард нь тэр хаалтан дотор байгаад байгаа нь улс орнуудад ийм янз бүрийн нэрээр байгаад байгаа. Янз бүрийн нэртэй байна. Тэрийг хаалтан дотор ингээ гих мэдгээ хийсэн байна. За тэгээд мэдээж одоо ийм олон талтай тий. За тэгээ аж үйлдвэр бол мэдээж аж үйлдвэр үйлдвэр аж ахуйн газруудыг том субъект тийм үү. За инновацийн дэд бүтц байгаа тий. Innovation infrastructure гэж байгаа. За энэ болгон болвол үндэсний онцгийн тогтолцоог бүрдүүлж байгаа. За тэгээ миний хувьд бол энэ субъектүүдийн одоо яг үндэсний онцгийн тогтолцоог бүрдүүлэхэд оролцох одоо чиг үүрэг хариуцах ажил одоо гүйцэтгэх үүрэг юу тодорхойлсон ер нь оролцсон. Яг юу хийх юм бэ гэж. За ингээд ийм загвар боловсруулсан байдаг. Ер нь бол ингээд мэдлэг бий болгох дэд систем. За гол хүч нь бол эрдэм хэлгээний байгууллагууд, одоо шинжлэх ухааны актив, түүний төв хүрээлэн судалгааны лабораториуд, хувийн одоо хвшлийн судалгааны байгууллагууд, за ихтэй сургууль эрдэм хэлгээний байгууллагууд тийм. За энэ бол ингэ тодорхой мэдлэгийг бий болгоно. За мэдээж 3 үндсэн одоо их сургууль ихэл 3 үндсэн ажил хийдэг шүү дээ тийм. Судалгаа сургалт явуулж мэрэгчлэн бэлтгэн, судалгаа явуулж одоо шинжлэх ухааны үндэсний мэдлэгээр нийгмийг хангана. За тэгээ нийгмийн үйлчлэгээ. Тэгэхээр энэ мэдлэг бий болгох дэд системийн 3 үндсэн үүрэг бол энэ. Мэрэгчлэн бэлтгэн, мэдлэг бий болгоно. За тэгээд нийгмийн үйлчлэгээ үзүүл. Улс нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэгээрээ туслана. За ингээд инновацийн үйлдвэрлэлийн дэд систем буюу бизнес аж үйлдвэрийн салбар байгаа. За инновацийн жижиг, дунд, том үйлдвэрүүд өөр өөрийн үүрэгтэй оролцдог. За ингээд инновацийн арилжааны дэд систем буюу инновацийн зах зээл байгаа. За хүн ам байгууллага засахын газар гэдэг өөрөө субъектүүд байгаа. За ингээд үндсэндээ дэмжиг дэд систем буюу одоо төр. За тэгээ холбогд. За ингээд дунд нь бол тэр инновацийн дэд үтцийн элементүүд байгаа. За энийг бол инновацийн innovation infrastructure гэж нэрлэж байна. Тэгээд зохион байгуулалтын хувьд бол жижиг одоо инкубатор хамтын офисоос эхлүүлээд одоо инновацийн кластер, аж үйлдвэрийн дүүрэг, инновацийн хот гэдэг бүхэл бүтэн ийм томоохон одоо инновацийн дэд үтцийн одоо бүхэл бүтэн систем энэ бусад дэд системүүдийг холбох үүргийг гүйцэтгэж байна. Тэгээ манайд энэ одоо холбогдож өгөхгүй байгаа учраас өнөө өдөр хүртэл одоо ингээм амжилтгүй бас хэрэгжихгүй байна гэж харж байгаа. За ингээд үндсэндээ бол энэ үндэсний онцгийн тогтолцоог одоо ямар зорилгоор бид одоо бүрдүүлэх ёстой вэ гэхээр шинжлэх ухааны технологийн дэвшлийн олд инновацийн чадварыг өгөөжтэй ашиглаж шинэ үр ашигтай мэдлэгийг бий болгох, за түгээн дэлгэрүүлэх, хэрэглээний эргэлтэнд оруулж инновацийг хөгжүүлэх замаар за улс орны хоцрогдлыг даван туулна. Бид нэр эхлээд одоо хоцрогдлоо даван туулна. За тэгээ өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцгийн тогтолцоог одоо хөгжүүлье гэсэн санаа. За тэгээд ер нь үндэсний онцгийн тогтолцоог бол энэ нийгмийн эдийн засгийн хөгжлийн хурдсахуур катализатор гэж ингэж үзэж байгаа. За тэгээд юуны өмнө бол төрийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг механизм болгож одоо хөгжүүлэх, за улс орны хөгжлийг эрчимжүүлэх, хоцрогдлыг даван туулах, үндэсний аюулгүй байдлыг хангах одоо систем гэж үзэж ингэж одоо хөгжүүлэх юм бол одоо манайд илүү өгөөчтэй одоо боломжтой гэсэн энэ хандлага байнамаа. За ингээд ер нь бол Монгол улсын хөгжлийн загварыг нэг ийм 3 үе шат амжихаар
одоо тий 3 үе шаттайгаар. За ер нь яг энэ манай одоо загварч биш. Ер нь бол дэлхийн нийтэд улс орнуудыг нэг ийм 3 хөгжлийнхаа явцад 3 ийм үе шатыг нэг талаасаа дамжиж хөгжсөн гэж үзэж байна. За нөгөө талаасаа одоо байгаа улсуудыг энэ 3 үе шат дээр хаана байгаа вэ гэдгийг бас тодорхойлох нэг ийм одоо бас загвар арга зүйн одоо юу байдаг, онлын хандлага байдаг. За нөөц тулгуурсан эдийн засагтай улс орнууд буюу одоо түүхэн эдийн шатанда байгаа улс орнууд, хөгжлийнхаа түүхэн эдийн шатанд байгаа улс орнууд. За мэдээж ямар салбарууд амгаалах вэ гэхээр хөдөө аж ахуйн одоо түүхэн эдийн анхан шатны боловсруулалт, за олборлох аж үйлдвэрийн одоо салбарууд давмгайлсан. За ийм одоо эдийн засгийг хэлж байгаа, энэ шатыг хэлж байгаа. За хоёр дахь шат нь бол үйлдвэрлэлийн хүчин зүйл тулгуурсан эдийн засаг буюу хөрөнгө оруулалтын үе шат гэж байгаа. За ингээд боловсруулах аж үйлдвэрийг бол энэ хоёр дахь шатны одоо гол одоо салбарууд гэж тооцдог. За ингээд мэдлэг суурьсан эдийн засаг буюу инновацийн үе шат гэж үзэж байгаа. За энэ бол мэдлэг тулгуурсан буюу мэдлэгийн эдийн засгийн шат байгаа. За энэ бол оюуны багтаамж өндөртэй одоо мэдээж салбарууд илүү их давмгай хөгжсөн энийг хэлж байгаа. За тэгээд энэ дээр бол ямар одоо санаа дэвшүүлсэн бэ гэхээр олборлох аж үйлдвэрийн манайд бол мэдээж одоо байгалийн баялаг түүхийд бол гол одоо манай баялаг одоо экспортын гол орлогыг бий болгож байгаа тийм зүйл байгаа. За тийм учраас энийг одоо ямар нэгэн байдлаар одоо аятайхан борлуулад за тэгээд энэ инновацийн хөгжлийн санд одоо төвлөрүүлээд за энэ сангаа болвол магадгүй одоо бусад маш богино хугацаанд хөрөнгө оруулалтын салбарууд за тэгээд улмаар тэр хүлээлгүйгээр те зэрэгцээгээр одоо ингэж нөгөө мэдлэгийн эдийн засгийн салбаруудаа ингэж хөгжүүлэх байдлаар одоо ингэж хөрөнгөө их оновчтой ашиглах нэгэн үндсэн хуулинд бол баялагын сан байгуулад тэрийг одоо тэгш үртэмжтэй оновчтой ашиглана гэж заасан учраас энэ яг энэ инновац шинжлэх ухааны технологи инновацийн салбарт бол ийм бас нэг ийм гарц үйж болох юм уу? Ийм хандлагыг бас бид нэр харгалзах хэрэгтэй юм уу гэж харсан. Тэгээд энэ дээр бол санаа оноо дэвшүүлсэн одоо байдаг юм аа. За ингээд үндсэндээ бол нөөц тулгуурсан эдийн засгаасаа одоо үйлдвэрлэлийн хүчин зүйлс тулгуурсан эдийн засагт хөрөнгө оруулалт маш хурдан одоо хөгжөөд за тэгээд үндсэндээ ингээ 2050-ад он гэхэд ямар ч байсан одоо мэдлэг тулгуурсан эдийн засагтай өндөр хөгжилтэй орн болох ийм зорилтыг одоо дэвшүүл төрийн бодлого ч гэсэн ингээ явцсан байгаа. Тэгээд ингээ хаанаа одоо энийг анхаарч ер нь энэ тал руу одоо хөгжихийн тулд бид нар яах ёстой вэ гэдэг дээр одоо мэдлэг чадвар санаа бодлоо одоо уралдуулж энэ дээр одоо иргэн болгон байгууллага болгон магадгүй те судлаач болгон одоо энэ дээр хамтарч ажиллавал яасан бэ гэсэн үүднээс одоо энэ хилцүүлгийг бас ингэж зохион байгуулж эхэлсэн байгаа. За тэгээ энэ дээр бол одоо хилцүүлгийн төгсгөлд одоо магадгүй Монголын хөгжил 5.0 гэдэг яг энэ хөгжингөө орн болоход одоо бид нар хизээ яг болохын за тэгээд ямар болохын гэдэг нь тэн дээр илүү тодорхой 12 сард магадгүй одоо илүү тодорхой болоод хүмүүст одоо ийм л болмоор байна гэдэг тэр санаа оноог тал талаасаа ярьж хагаад одоо энэ дээр бол нэг ийм дүр зураг ийм загвар тийм үү ийм гаргаж ирэх байхаа гэж ингэж найдаж байгаа харж байгаа. Тэгээд энэ бол мэдээж ганцны хүний хийх ажил биш. Одоо нийтээрээ олон байгууллагууд одоо хамтарч хийх ёстой. За иймэрхүү байдлаар одоо хэдүүлээ цаашаа хөгжлөө одоо эргэж харъя. Тэгээд энэ давуу тал дээрээ суйрлын шинжлэх ухааны технологийн дэвшлиг одоо үндэсний янз бүрштэй тийм институцийн тогтолцоо бүрдүүлж хагаад маш богино хугацаанд одоо мэдлэг чадвараа ашиглаад ингээд байгаа нөөцөө илүү их үнцэнтэй, илүү их одоо баялаг бүтээж одоо үндэснийхээ дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахын зэрэгцээгээр гадаадын зах зээлийн одоо чиг баримж ятгаар экспортын чиг баримж хатаар хөгжүүлэх ийм боломж байна гэсэн ийм одоо төсөөлтөй байгаамаа. За ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. За тэгээд энд бас хэлээд байна тийм мэдлэг суурьсан инновацийн эдийн засагтай хөгжингүй одоо Монгол улсыг бүтээн байгуулахад бүгдээрээ хөв нэмэр оролцгаая гэж уриалмаар байна. За баярлалаа. Өнөөдөр профессор баярлалаа.